Харан сайхан хангаад хүмүүс хаалгаа түгждэггүй гэж ярьдаг. Тэнд итгэл гэдэг цоожноос илүү хүчтэй зүйл байдаг. Хүшүүд бие биенийдээ орж гарна. Найзууд нэг аягнаас цай авна. Хүүхдүүд нэгнийдээ хонож үснэ. Тийм болохоор уралт гэдэг зүйл ийм газар хамгийн сүүл төсөөлөгддөг. Гэхдээ заримдаа хамгийн аимшигтай аюул гаднаас ирдэггүй. Тэр таны гэрийн босхыг аль хэдийн алхачихсан байдаг. Таны хүүхдүүдийн нэрийг мэддэг. Таны ширээн дээр сууж таны аяганд цай хийж өгдөг. Энэ бол нэг гэр бүлийн сүрлийн түүх. Энэ түүх бодит түүх боловч гарч байгаа хүмүүсийн нэрс газрын нэрийг өөрчилсөн болно. Дорж 42 настай, малчин. Нутагтаа ажилсаг олон тооны малтай, чинээлэг малчин гэгддэг байв. Өглөө нарнаас төрүүлж босдог. Өвөл цас шуурганд малаа хайдаг. 100 халуунд хөлсөө урсгаж амьдардаг. Гэхдээ хөдөлмөрөөрөө амьдралаа босгосон хүн. Түүний хамгийн том баялаг нь гэр бүл, 3 хүүхэдтэй. Том хүн 14 настай. Аавшгээ дуу зүйтэй. Багам дөнгөж 5 настай. Аавынхаа үр дээр унтдаг жаахан охин. Гаднаас нь харуул төгс гэр бүл шиг. Гэхдээ гаднаас харагддаг зүйл үнэнтэй үргэлж адил байдаггүй. Доржийн хамгийн ойрын хүн бол Болд байв. Болд зүгээр нэг танил биш. Хүүхэд насны анд. Хамт өссөн. Хамт мал малсан. Хэцүү үед бие биедээ тусалсан. Энэ найзыг Монголд нэг үгээр хэлдэг анд. Гэхдээ Доржийн мэдээгүй нэг зүйл байсан. Түүний итгэл аль хэдийн алдагдсан байсан. Эхнэр Саран гэрийн ажил болон мал маллах ажилд нөхөртөө тусалдаг боловч сүүлийн 2 жил Болдтой нууц амрагийн холбоотой байжээ. Болд Доржийнхоор байнга орж гардаг, хоол ундыг нь хувааж идэхдээ Сарантай нууцаар дотносжээ. Дорж найзтай хэтэрхий их итгэдэг байсан тул тэднийг хамт байхад нь огтхонч сэжилдэггүй байв. Хэрэг гахаас хагас жилийн өмнө Дорж малаа хайхаар яваад шүн дөлөөр гинт иртэл эхнэр нь найз Болдтой нь өөрийнх нь орон дотор байхыг харж гарджээ. Тухайн үед маш том хэрүүл маргаан болж Дорж найзыгаа гэрээсээ хөөж эхнэрээсээ сална гэж шийджээ. Гэвч Саран хүүхдүүдээ бодоод намайг ганц удаа уучил дахиж ийм зүйл болохгүй гэж уйлангуйж Дорж ч хүүхдүүдийнхээ ирээдүг бодоод хамт үлдэхээр шийдсэн байна. Энэ шийдвэр нь түүний үхлийн эхлэл болно гэж тэр зүйдсэнгүй. Гардууснаас хойш Саран Болд хоёр уулзгаа болох байтугай Доржийг замаасаа зайлуулах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Саран Болд нар хамт амьдрахыг хүссэн ч Доржийн хөрөнгө мас үргийг хувааж авах боломжгүй байв. Хэрв салвал Саран юу ч үгүй хоцрох байсан тул тэд аимшигтай хор төлөвлөгөө бодож олон нөхрийг нь өвчнөөр нас барсан мэт харагдуулахаар шийджээ. Тэд хотыг бодвол хяналт сул, хөдөө орон нутагт малын эм тариа элбэг байдгийг ашигласан юм. Саран нууц амраг Болдын тусламжтайгаар малын туулга болон клозантел, малын шимэгч хорхоо устгах хүчтэй бодисыг их тунгаар олж авчээ. Энэ бодис нь хүний биед баг багаар орвол дотор эрхтнийг нь аажмаар ажиллахаагүй болгодог байна. Саран нөхрийнхөө уучлсан сэтгэлийг ашиглаж өдөр бүр халамжтай ханийн дүр эсгэж эхлэв. Тэрээр Болдоос нууцаар авсан малын туулгыг Доржийн цайнд тусааж эхлэхдээ "Чи тэр явдлаас хойш их стресстэй байна. Энэ тайвшруулах ундаагүй" гэж хэлэн өгдөг байжээ. Хамгийн жихүүц төрөм нь Саран хүүхдүүдээ унсны дараа эсвэл гэрийн гадаа байх хооронд аавынх нь хоолнд хор холдог байв. Дорж биеийг муудаж орноосоо босож чадахгүй болохдоо ч найз Болд болон эхнэртэй итгэсээр байсан юм. Тэр итгэсэн. Багын найздаа, хайрт эхнэртэй хамтдаа өсгөж буй 3 хүүхдийнхээ ээжид итгэсэн. Гэвч тэр итгэл нь түүнийг өдөр бүр үхэл рүү хөтлөх аяг цай болон хувирна гэж Дорж төсөөлөөгүй. Саран нөхрийнхөө өршөөлийг өөрийнх нь эсрэг зэвсэг болгон ашигласан юм. Тэрээр хүүхдүүдээ хажууд нь тоглож байх хооронд аавынх нь үхлийг дэвтэр дээрээ секундээр хэмжин тэмдэглэж суулаа. Мөрдөн байцаагчид Сарангийн гэрээс нэгэн дэвтэр олсон. Цаг хугацааны хэлхээ байв. Саран нөхрийнхөө биеийн байдлыг өдөр өдрөөр нь тэмдэглэж байжээ. Өнөөдөр 5 тусал хийлээ. Би нэг чичирж байна. Хоолоо идэж чадсангүй. Өнөөдөр бөөлжлөө. Тунган баг зэрэг нэмэх хэрэгтэй юм шиг байна. Энэхүү тэмдэглэл нь түүнийг санамсаргүй биш харин маш тооцоотойгоор нөхрийнхөө үхлийг хүлээж байсныг баталсан юм. Саран өглөө бүр нөхрийнхөө уудаг цайнд болон орой бүр халааж өгдөг сүүнд нь уг бодисыг тусаадаг байв. Дорж 1 сарын дотор 15 кг турж нүд нь хонхоож байнгын бүүлжихтэй болжээ. Хамгийн эмгэнэлтэй нь Доржийг биеийг муудаад хэвтэж байхад баг хүүхдүүд нь аавынхаа дэргэд тоглож аавыгаа унтаж байна гэж боддог байв. Саран хүүхдүүдээ зарж аавда энэ цайганд өхүүлээд өг гэж хэлэн хортой цайг нь хүүхдүүдийнхэн гараар дамжуулан өгүүлдэг байсан нь түүнийг ямар хэрцгий нэгэн байсныг харуулна. Саран хүш айлуудад манай хүн ядаргаанд ороод би энэ бүр таг босчлоо, босож чадхаа байлаа гэж ярьж халамжтай эхнэрийн дүр эсгэн им тан зөөж байв. Гэвч тэр им нь үнэндээ өхөлд хүргэх хор байсан юм. Доржийг нас барсны дараа Саран түүнийг маш яаралтай хөдөөхээр нутаглуулахыг хүссэн боловч Доржийн төрсөн ах нь дүүгийнхээ үхэлд эргэлзэж цагдаад хандсанаар мөргөлөд эхэлжээ. Цагдаа нар Сарангийн гэрээс хоосон малын эмийн самнуудыг олсон бөгөөд Сарангийн утсанд Болдоос ирсэн. Ажлаа дуусгасан уу?
Одоо хизээ дуусах вэ гэх утгатай мессежүүд үлдсэн байв. Шүүх эмнэлгийн дүгнэлт. Талигачин ходоод илэгнээс малын эмийн хүчтэй бодис үхлийн тунгаас 5 дахин их илэрсэн байна. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж зүрхний дутагдалд оруулсан болохыг тогтоожээ. Шүүх хурал тухайн ангийн төвд болж олныг цочирдуулсан юм. Арга хангаад өнөөдөр ч салхи хүлээж байгаа. Мал сүрэг бэлчсээр. Амьдрал үргэлжилсээр гэхдээ нэг аимшигт асуулт үлдсэн. Хүн хинд хамгийн их итгэдэг вэ? Хэрэв тэр хүн буруу багтаа байвал